Сайн мэцэн минийхаа өнөөдөр хөмшлэг тавтамаар. Өнөөдөр хөмшлэгээр штий. Одоо ингээд 2 хоноод манай дүүгийн өсвийн нэр болгож байгаа байхгүй юу? Тэгээд энэ дүү штий. Тэгээд яаж ч ингээд өсвийн нэр болгож байгаад ингээд би ямар ойлгох уу, баярлах уу гэдгийг ч мэдэхгүй байна заяа. Алдсан царийг нь яаж гнаа л гэж бодож байна. Тэгээд ямарсан тэрнээс өмнө ингээд гэр унаа цэвэрлээд маш их цэвэрлэгээ хийж байгаа. Тэгээд ямарсан харж байгаач л манай гэр бол ингээд дөнгөж юм. Тэгээд одоо энэ хэсгийг би бол автсан заяа. Тэгээ нөгөө хэд болохоор хувцас суугаалгаж байгаа байхгүй юу? Хувцас суугааж амжихгүйгээд. Тэгээд тийм болохоор хувцас суугаалгаад байгаа. Дээлжээгээ очиод хувцснууд авч байгаа. Одоо би энэ хэсгийг ачаал миний ажил бараг таслаа. Би тэгээ бууд арчсан заяа. Буудан харуулах юм болно шүү дээ. Гоё аадтэй. Өнгө орсон аадтэй. Тэгээ орсон бид нэр ингээл байж ин да. Би одоо тэгээд нэг хүний хүсэлтээр энэ бичлэгийг хийж гинэ. За би камера тогтоогоё. Опэ. За ямар ч юм тэгээ бид нэр хэдүүлээ. Энэ үргэлжлүүлцгээе. Галтгааг. Тэгээ угаасаа ямар ч сан өсөнөр болоход угаасаа ингээ галтгагаа маш цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгээ угаасаа хаалганаар хийх юм чинь угаасаа тэгээ сүүл бас аврах хэрэгтэй. Тэгээ лаяасаа угаах хэрэгтэй. Тэгээд тэгэл юу юм хүн болно тийм да. Тэгээ ямар ч сан би 2 дахь өдөр бол чүлээ авч байгаа. Дүүдээ зориулж. Тэгээд ямар ч сан миний өмнөх бичлэг өнөөдөр орно. Биш өнөөдөр энэ орцсон байгаа. Байх. За тэгээ та нар байна. Үзээрэй. За тэр ч яах вэ? Би одоо ямар ч сан энэ хэсгийг арчихын тулд би амсгаа аваад арчих ёстой гэдэг үг. За эхлэе. За би ингэ тогтооч. Тэгээд та нар намайг хараарай. Би чи нэмэр дэлээ. Yes! Тэгшгэн. За. Яар цусаа бэлдсэн. Хоол хийж амсан садах. За ямар ч зэн дээдлээсийг тэгээ энэ нэг гэл алдсан юмнуудыг тэгээ ингээд юу арчна гэсэн. Өнөөдөр манай хаби нэг амар гоё юм зарлах уу. Би ингээд буугач хийдэг юутэй басан. Буугач зарж байгаа. Одоо бол нэг хитгэн хүүхэд авсан байгаа. Тэгээ ер нь бол би Instagram-ийн энэ тавиад өгье. Тэгээд ер нь ханаар маань ер нь сонирхоо те ямар юм бэ. Тэгээд авах хүсэлтэй ах юм бол надад руу чат бичээ. Тэгээд би хүргэлтээр авчид өгнө. Тэгээд та нар маань ер нь бол ингээд те захиалаарай. Би өөнөштэй ингээм аим гоё ингээд шүрнүүдийг ер нь ингээд захиалж юу авч байгаа. Тэгэхгүй ингээд Монголоос ингээд авахаар ингээд хөлөг юмнууд байгаа байхгүй юу? Тэгээ өөсө бүгдээр л ингээд ирэнээс ирж байгаа. Тэгээд тийм л байна. Тэгэл авахаар ингээд дэлгүүр ороод ингээд аваад явахаар ингээд тулдагч нарамж дээр ингээд авч чадахгүй дээ гэсэн байрны цай харцтай заяа. Намаа зүгээр тэгдэг заяа. Би ингээд нэг амар үнэтэй нэг чулуун юм нэг шүрнүүд идэв штэ. Тэр ингээд 6,000 төгрөг гэсэхгүй. Тэгээд намаа ингээд ингэсэн би ингээд хичээний гэсэн чи 6,000 гэсэн чи нөгөө өгч чинь. Амин нөгөө тэнд хямдхан юмнууд байгаа гэж наад юм да. Би тэгээ шок. Тэгтээ штэ нэг амар гоё ингээ авч талсан ингээ бичлэг хийж хаад ингээ гартай байна гэдэг нь амар гоё юм. Тэгээ хөлтэй байна гэдэг нь амар гоё юм. Мигтэй байна гэдэг нь гоё. Тэгээ ер нь бол ингээ энэ бичлэгийг дамжуулаад энэ болгоныг авч үзсэн ахтаа маш их баярлаа. Би сая чиглаад ийдсэн юм аа. Оо яахгүй даа. Тэ сунгаад. За. Танаа шаар. Яасан бэ?
Nice. Тэгээ ер нь л амар гоё байна. Тэгээд хэр хүн ирэх болдоо л гэдэг нь. Тэгээ маргааш бол бас гэр цэвэрлэх бах. Тэгээд угаасаа юм цуглуулах бах. Маргааш угаасаа. Тэгээд ер нь л тийм ээ. Бид тийм зөвлөлт нь бараг цуг явахгүй гэж баг. Явахгүй бах. Явчих магадгүй. Би яваад юу гэхэд тий. Гэтэ ээжтэй цуг явах хүн байхгүй юм бол би явна. Аав ажилтаа байгаа болохоор тэгээд ер нь бол цагаан сар шиг их цэвэрлэгээ хийж ин дөө. Манай гэр бол Баруун чананаас тий. Үргэлж боллоо шүү дээ. Жохон амнаа. За аавтай ажиллалтай, ээжтэй нэрэлтэй, эрдэм номтой, ухаантай эрдэм номтой сайн хүн болоорой заа юу минийхөө. Яасан аав нарай чумалтай аваад тахсан. Тийм наа чи. Энэ түрээ. Энэ ажил үл юм уу? За энэ байна. За маа. За. Том болж байгаа юм чи дээ. Ямар сүрчлэг идэгдэж чадахгүй байж гад одоо идэгдэж чинь тэгээд явж явах замдаа ямарсан бүгдийг тайлбарлаад өгөө. Тэгээ манай дүүгийн төрс одоо өснөр болсон. Тэгээ өснөрээр нь би бэлэг авсахгүй юу? Тэгээд бэлэг авсан чинь бэлэг авахтаа бичлэг хийсэн. Тэгсэн чи тэр бичлэгээ би устгаа хийсэн байна. Тэгээ би өгн бааж магаад амар хүртээ өгсөн. Даанч одоо тэр бичлэг нь авахгүй. Гэтэ машины хандрыг авчихсан. Ямарсан юм бсэн. Тэгээ ямарсан би бичлэг хийх завгүй л ингээл галтагооноос ингээд салахгүй байсан байгаад миний бичлэг хийх ингээд юу байхгүйсэн. Тэгээд ерөнхийдөө 4 цагт өсөө хоссон. Тэгээд 4 цагт хоссон бичлэг нь бол гарч байгаа. Тэгээд амар дуустал нь үзээрээ. Тэгвэл та нар ойлгоно шүү. Тэгээд ямар ч гэсэн бичлэг өргөө орцгоё. Дуусчин. Яваарчснээ дуустал нь үзсэн хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээр улам сонирхолтой улам ингээд агшруулмаар тийм бичлэгүүдийг үнэхээр хийх болно гэдэг юм найдаарай. Тэгээд ямар ч гэсэн өнөөдрийнхөө бичлэгийг тавтай суугаад үзсэнд үнэхээр баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцай. Баяртай.